Бид яг одоо энэ цаг мөчид төмөр замчтынхаа баярын иргэн тойронд гэж бичлэг явж байгаа. Та энэ цаг мөчид сэтгэлээ бидэнтэй олцооч. За өнөөдөр сайхан баяр наадам болж байна. Нийт төмөр замчтаа баярын минь төргий. Төмөр замын наадамд би аль болох барилгахыг хичээдэг. 74 жилийн ойгоор нь төрүүлж исэн. Тэгээд 76 жилийн ойгоор төрүүлж байна. За баярлалаа танд. За баярлалаа. Амжилттай. Санбацгаано та бүхэндээ бичлэг үзэж байгаа энэ цаг үеийн мэндийг хүргье. Яг одоо бид маш гоё газар ирсэн. Энэ юу вэ гэхээр төмөр замчтын маань баяраа тэмдэглэж байгаа цаг мөч. За тэдний маань мэрэгжлийн баяр зам бахархлын баярын өдөр болж байгаа гэсэн үг. Нийт 76 жилийн баярын өдөр байгаа гэдэг хэлэхэд үнэхээр таатай байна. За ерөнхийдөө наадмын иргэн тойронд юу болж байгааг надтай хамт байсаар таад маань мэдэх нь байна. Тэгэхээр энэ том талбайд энэ олон мянган хүмүүс маань хэрхэн наадмалж байгааг хамтдаа харъя. Төмөр замчид маань яаж наадмалдгийг харцгаая. Санбацгаано. Сайхан наадж гин үү? За та өөрийгөө танилцуулахгүй аль баалт хэлцэлээ? За би ачих буулгах тээвэр экспедицийн механик цангийн машин механизм засварын цэгийн дарга отхоо гэж. Зөв. Гэр бүлэрээ хайртай татны хүмүүстэйгээ баяраа тэмдэглэж байгаа юм байна тийм ээ? Тий. Төмөр замынхаа иган баяр дээр ирээд баярлаад явж байна. Хэддэг жилдээ ажиллаж байна гэсэн бэ? Би одоо 23 дахь жил. Вау, тэгвэл яг одоо энэ хөлийн голын тохоог юм их энэ газрын наадмыг бол та бүр маш сайн мэдх юм байна да. Тийм ээ, ер нь өмнө аавгаа дагаж ирдэг байсан. Ер нь багасаад энд ирээд нааддаг байсан. Одоо тэгсэн чи аавыгаа дагаад ирж байгаа нь энэ хөөрхнөө байх нэ? Одоо хүүгээ дагуулад ирсэн. Наадж байна. Ер нь наадмын иргэн тойронд жил бүрийн зохион байгуулалт ямар байдаг талаар та өөрийнхөө сэтгэлийг хуваалцахгүй юу? Байгууллага болго яг зохион байгуулалтад оролцдог. Төмөр замч бас нэг хагас чирэгжүүлсэн байгууллага гэдэг утгаараа ер нь маш ийм хэцэгцтэй л байдаг. Мэдөө, хей хөөрхнөө, сайн уу? Сайн уу? Чи хин гэдэг? Дөрөвтэй. Дөрөвтэй гэнэ. Хөөрхөн. Миний хөөрхөн дүүгийн нэр нь хин гэдэг? Хос. Том хүн болоо ямар хүн болох вэ? Огсны үн. Онгоцны хэсэгч болох юм уу? Яагаад? Би нэг том онгоц 5 настал тамаагаад онгоцны дад. Бас онгоцны дарга болох юм байна. За нэг онгоцны даргатай таарлаа. За баярлалаа та бүхэн маань сайхан надаарай. Баярлалаа, сайхан нацаарай. Сайхан надад. Дахиад дэлгэрээ хөөрхнөө. За. За сайн байна уу та? Та юу хэлээсэ? Байж л та. Шууд яагаад юм бэ? Та чи яриа өгөх гээд байгаа юм шүү. Тэгээ сайн байцгаана уу? Намайг Нараманд хоогтой Баатар Сүх гэдэг Монгол Улсын хөдөлмөрийн Баатар одонд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нэг имлэгийн замын аж ахуйн албаны арийн замын 2 дугаар ангийн 8 дугаар хэсэгт мастерын ажил хийдэг. Ямар сайхан. Та чи яг ингэж тогтмол яриад ирэхээр их сайхан олоотой болчих юм байна. Та бас бүхийн цол мол дууднаа? Дууднаа. Өнөөдөр та яг аль баруун жигүүртэй нөө зүүн жигүүртэй? Зүүн жигүүртэй. Зүүн жигүүртэй нөө. Энэ жилийн бүхийн барилдаан хэр байна? Та бол өнгөрсөн жилүүдийг бол бас сайн санаж байгаа шүү дээ, тийм ээ? Онцлог юу санагдчихэв? Тэгээд авраг арслан за ингээд улсын том цолтой олон бүхчүүд ирж барилдаж байна. Баяр наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Та бидэнд ажил мэргэжилтэйгээ холбоотой хөгжилтэй гоё түүхээс ярьж өгөөч. За тэгэл хөгжилтэй түүх зөндөл байгаа дөө. Ас сонсмоор ээ. За одоо нэг бүх гарах гээд байна. Тийм үү. Ганцхан түүх ярьж л та. Дараа нь яа. Яхаа. Явлаа штэ. Явж байгаа штэ. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан наадж гинөө. Баярын минь төргийа. Та чи яасан завгүй хүн бэ? Яг хоо энэ манай төмөр замчтын маань баяр болж байгаа. Тэгээд яг үндсэн зохион байгуулах энэ спортын 3 төрөлд үндэсний спортын 3 төрөлд арга хэмжээг зохион байгуулж байгаа манай замчин спорт орооны хамт олон. Ер нь л тэгэл бас бусад комиссийн гишүүд бүгд л завгүй гүйдгий хэд оног. Харин яг тийх юм байна. Үнэхээр сэтгэл зүрхээр нэр наадамчтайхаа төмөр замчтайхаа баярыг тэмдэглэж байгаа та нартай баярлалаа. За хоёлаа юун төрөнд ер нь одоо ингээ та баяр наадмыг бол бүхгүйгээр төсөөлөхийг аргагүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг үүндээ илүү их ач холбогдол өгж байгаа талаасаа бас ярьж өгөөч. Та бол өөрөө яг зохион байгуулалтын дээр ажиллаж байгаа шүү дээ. Тэглгүй яах вэ? За манай төмөр замчтын маань энэ баяр наадамд бол үнэхээр жилийн жилд маш сайхан бүхчүүд ирж барилддаг. Ялангуяа сүүлийн 3 жил бол үнэхээр төрийн наадмын төрөө үзүүлэлт барилж ирсэн авраг арслан заан начин харцгууд
бүгд ирж барилж байна. Олон сайхан бөхчүүд ирж барилж байна. Ялангуяа хангаа авраг маань нодлон ирж барилж, энэ жил дахиад ирж барилж байна. Стал тийм байна. Түүнээс гадна хангаа авраг нэг үг хэлчихсэн. Би түрүүнд ярилцлага хийсэн. Хангаа авраг юу гэсэн чи ховд руу нэг төмөр зам татчихгүй багтаа гэсэн. Тий, ер нь бол манай Улаанбаатар төмөр зам за түүнийг улбаалсан олон хувийн төмөр замууд болон одоо энэ Монгол улсын төмөр замын бодлого ч гэсэн маш өргөжж байгаа. Тэгэхээр зам тээврийн яам маань бас цаашдаа эдийн зорилгот бас олон төмөр замын гарц те олон төмөр замуудыг бүтээн байгуулахаар ингээд төлөвлөд ажиллаж байгаа баха. Би Улаанбаатар төмөр замд 2003 онд анх ажилд орж ирсэн. За тэгээд үүнээс хойш ингээд 20 гаруй жил боллоо. Энэ хугацаанд би Улаанбаатар төмөр замынхаа одоо замчин спорт хоронд хариалагдаж Улаанбаатар төмөр замчдын одоо хамгийн сайн мэддэг бүхэн болсон. Тэрнгээрээ бахархдагий. Намайг хүмүүс Ухаантрын өрөөлт гэхээс илүү төмөр замын өрөөлт, замчны өрөөлт гэдэг одоо ялангуяа бүх сонирхогчд маань өрөөлт гэхээр ямар өрөөлт? Яагаад нөгөө төмөр замын гэхээр за гэдэг ийм одоо болтлоо би сайхан байгууллагатай ажиллаж байна. За маш их баярлалаа. Сайхан надаарай. Дахин баярын мэнд хүргэе. За баярлалаа. За ингэж байна. Ерөөсөө наадмын иргэн тойронд, баярын иргэн тойронд хүмүүстэй ярилцаа явангууд баг ихэнх нь 20-оос дээш жил ажилласан. 30-аас дээш жил ажилласан. Бүр үүнийг сонсоход надад бүр маш гоё санагдаж байна. Яагаад тэгэхээр төмөр замчт маань үнэхээр доктор суршилтай ажилт юм байна. Ажилдаа үнэхээр чин сэтгэлээсээ хандд юм байна гэдгийг мэдэгдэж байна. Уучлаарай, сайн байцгаана уу? Сайхан баярлцгааж байна уу? Сайн байна уу? За, би таныг илүү зорж ирлээ. За, сайхан баярлж байна уу та? Сайхан баярлж байна. Та бүхэндээ баяр наадмын ус мэндийг хүргэе. Тэгэхээр сайхан хамт олон шүү. Төмөр замчдаа үнэхээр их талархаж явдаг. За би танаас нэг мэдээллийн чанартай зүйлийг авмаар байна. Та хэдийн маань ажил мэргэжлээс шалтгаалаас албан албан шалтгаалаад тэр нэршлүүд нь их ондоо явж идэв юм шиг байна тийм ээ. Тий. Бид нар одоо таних тэмдэг гэх юм уу да тий. Бидний мөрц гэж бас бид нар бас дотроо ярьдаг. За энэ мөрцийн хувьд бол одоо бид нар яг миний хувьд бол замын урлагч даргын мөрц байгаа. За энэ дээр бол одоо 3 үлдсэн байна. За манай замын даргаих бол 4 байдаг. За албатын дарганых бол 2. За төв хилц одоо албатын урлагч дарга нарыг бол 1 гэсэн ийм тэмдэглэгээтэй. Ер нь бол хараад одоо ямар албан шалтгаалтай хүн явж байгаа юм бэ гэдгийг шууд хараад таних. Дөрөв төвц гэдэг бол нөгөө талаа хариуцлага сахилга хамтдаа явж байдаг. Тийм учраас манай Улаанбаатар төмөр замын ажилчид маань бас дөрөв төвцөө байнга өнсөж хэвссэн. За ажлынхан байран дээр албан өөргөө гүйцэтгэж байгаа үед бол дөрөв төвцүүдаа бас маш зөв хэрэгэлдэг. За бас тухайн дөрөв төвцөө бас яг гадуур бас өмсдөгөө яг ажлын байран дээр тухайн газраас өмсдөг юм онцлогтой. Тэгээ энэ ч нөгөө нэг төмөр замчдын маань гэр бүлийнхээ ирсэн байгаа. Өчнөө олон хүүхдүүд ингээд сайхан наадамлаад явж байна. Мэргэжлийн баярыг ээж аав нартайгаа, ах эх нартайгаа хамт тэмдэглэж байна. Тэгэхээр хүүхдүүдэд ч гэсэн айгүй гоё тухтай цаг агаар. Тэгээ энэ орчин ч гэсэн маш гоё тухтай байна. Сайн байна уу та минь? Таныг харсан чи ямар гоё юм. Би бүрсээ ингэж уулзж байна гэж өстөд бодсонгүй тааралцсандаа баяртай байна. За сайхан наадж байна та минь. Сайхан наадж байна. Манай төмөр замын баяр энэ жил их сайхан бороо хур тэгшэрсэн сайхан өдөр маш гоё наадж байгаа да. Сэтгэл хангалуун байна. Стал тийм байна тийм ээ. Та ер нь жилийн наадмаа ер нь хүлээдэг бахаад төмөр замдаа та минь ороод бас хэдэн жил болж байгаа юм бэ? Одоо 25 жил болж байгаа юм байна. Тий. Анхал төмөр замаар овоглсон болохоор ерөөсөө төмөр зам бараг л миний төмөр зам юм шиг л төмөр замын хамт олонтой ажиллаж амьдарч чадахтай сэтгэл хангалуун байдаг. Одоо ингээд жил болгоны бахархлын өдөр яг энэ те үнийг ингээ хүлээдэг мэргэжлийн өдөр байгаа шүү дээ. Тэгээд одоо спортын үндэснийхээ спортороо бид нар ийхүү бас ингээд сайхан нааддаг. Үүний ач холбогдлыг та бас юу гэж хардаг вэ? Төмөр замчид өөрсдийн гэсэн одоо өдрөөр өөрсдийнхөө энэ ажил мэргэжлээрээ бахархаж байгаа тэр сайхан өдөр одоо нэгэнтэйгээ уулзаж учирч одоо баяр наадмаа тэмдэглэж байгаа нь эдний хамгийн том ач холбогдол. Жилийн жилд энэ баяраараа уулзаж нэг нэгэ урамшуулж энэ мэргэжлийн баярын өдрөөрөө бахархаж энэ төмөр замын ажилтан болснороо баярлж хөөрж амьдарч байдаг байгаа. Тэр нь л хамгийн сайхан байдаг. Таны энэ чин сэтгэл мэдрэгдэж байна. За маш их баярлалаа танд. Баярлалаа. Баярлалаа.
За үнэхээр сэтгэл хангалуун байна. Яг энэ хүү бичлэгтэй байсан танд ч гэсэн их гоё санагдсан байх гэж итгэж байна. Яг л Төмөр замын хамт олонны хувьд бол яалтчгүй би бинийгээс сэтгэл зүрэхтэй үнэхээр ажилтай хайртай чин сэтгэлтэй хүмүүс байдаг юм байна гэдгийг яг энэ цаг хугацаанд хамт байхдаа ингээд мэдэрч чадлаа. Тэгээд түүнээс гадна яг Төмөр замын хамт олон бол ерөөсөө зөвхөн ингээд тээврийн байгууллага биш ээ. Энэ хамт олон бол их олон зүйл бүрдүүлж байна. Энд юу вэ гэхээр эмч нар маань байна. Эмнэлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. За хүүхдүүдийн цэцэрлэг байна, сургууль байна. Тэгээд дээрэс нь амралтын газар, сувиллын газар. За тэгэл манай онцгойгийнхан гэдэг юм уу даатгалынхан гэх мэтчлэн за тэгэл одоо ер нь л хүний хэрэгцээнд байх тэр бүхэл зүйлсүүдийг Төмөр замд л ингээ бүрдүүлж чадсан байгаа нь харагдаж байна. Түүнээс гадна яг одоо таны үзэж байгаа хэвлэх маань хүртэл ингээ ажиллаж байна тий. Тэгэхээр энэ бол үнэхээр бахархалтай. Төмөр замчид та бүхэндээ уулан их амжилт хүсье, сайхан бүхний хүсье. Дараа жилийн наадам даанчиг хол байна да. Гэтэ та бүхэн маань сайхан надаарай.